За өдрийн минь Smart Pro Cabin гişүүдээс мэдчилж байна. Сайн байцгаана уу? За өнөөдрийн хүндэт зочноор хүний хэмж бэлгүүн хуульч Анунаар урагдсан байна. За өнөөдөр би та бүхэндээ эко бүтээгдэхүүний талаар органик бүтээгдэхүүн, химийн бүтээгдэхүүнээс юугаар ялгаатай байх талаар харилцан ярилцахаар төлөвлөсөн цагтаа хүрэлцэн ирсэн байна. За хүний хэмж бэлгүүн маань өөрийнхөө талаар танилцуулна уу? За сайн байцгаана уу? Намайг бэлгүүн гэдэг. За би 2015 онд хүний хэмж мэргэжлэр анагаахын шинжилгээ ухааны үндэсний сургуулийг төгссөн байгаа. За одоо бол би эмийн салбарт ажиллаж байгаа. За тэгэхээр бид нар одоо энэ эко бүтээгдэхүүнтэй холбоотойгоор одоо ингээ материалуудыг бас үзээ судалж явах явцад бол өнгөрсөн зуунд чанарын асуудал нэлээд их анхаарлыг хандуулж ирсэн. За өнөөдрийн дэлхийд дахин дүүн дээр одоо нэмэлт болгон экологийн гих шаардлагыг одоо тогтоож өгсөн байна. Тэгэхээр экологийн гэсэн нэр томьёоны дор одоо байгалийн, эко, био, органик гэсэн ойлголтууд бий болж байна л да. Тэгэхээр энэ нэр томьёоны одоо ялгаа ямар нэгэн байдалтай байна уу? Энэ дээр болохоор ерөнхийдөө нөгөө эко бүтээгдэхүүн гэхээр яг нөгөө тий экологитой холбоотой бүтээгдэхүүнүүд орд юм байна л да. Жишээ нь нөгөө байгаль орчин, хүрээлэн буй орчин цаашлаад нөгөө хүний эрүүл мэндэд одоо нөгөө ямар байдлаар нөлөөлж ийн гэдгийг судалж үзээд энэ бол нөгөө эко бүтээгдэхүүн гэж хэвдэг. Одоо био бүтээгдэхүүн гэхээр илүү нөгөө нэг амьд одоо биетийн жишээнтэй амьдрал тэр нөгөө амьдралын жишээ нь тойргийн талаар амьдралын тэр одоо нөгөө урсгалын талаар илүү судалт юм байна л да. Одоо органик бүтээгдэхүүн гэдэг маань болохоор илүү нөгөө нэг химийн орц найрлага тий аюултай химийн орц найрлага ерөөсөө байхгүй гэдэг талаас илүү нөгөө хүний эрүүл мэнд тал руугаа илүү судалдаг гэсэн үг. Жишээ нь одоо нэг хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, гоо сайхны бүтээгдэхүүн тий хүнсний одоо бусад тэр зүйлүүд дээр илүү органик гэдэг нэр томьёо хэрэгэлдэг байгаа. Тэгээ энэ гурван маань ерөнхийдөө нийлээд бол гуруулаа бол байгалийн тий нөгөө natural гэдэг нэр томьёотой холбоотой гэсэн үг. За тэгэхээр химийн гаралтай бүтээгдэхүүн гэж бид нэр аягүй сонсож ирсэн. Энэ бүтээгдэхүүн нь одоо хүний биед ямар нөлөө үзүүлдэг вэ? Одоо дээр нь бас нэг синтетик витамин гэж яригадаад байдаг тийм. Тэгэхээр энийг одоо амьдрал дээр бид нар хүмүүс яаж таньж мэдэх вэ? Одоо юунаас одоо энийг ялгаж таньж мэдэх вэ гэсэн ийм асуултууд урган гарч байна. За тэгэхээр ингэдэг органик гэдэг утганы цаана эхлээд хамгийн түрүүнд тэр бүтээгдэхүүнүүдийг хийж байгаа орц найрлага тийм. Орц найрлагыг эхлээд яг зөв ургуулсан юм гэдгээс бүх зүйл эхэлдэг байгаа. За органикаар ургасан бүтээгдэхүүн гэдэг яг юу юм бэ гэхээр те байгальтаа өөрийнхөө жамаар ургасан тийм бүтээгдэхүүнүүд. Дээрэс нь нөгөө зөв бордоогоор тарж ургуулсан тэгээ туслахаа нь бас их чухал те. Тэгээ одоо нөгөө нэг шавж устгах хортон, шавж устгах ямар нэгэн тийм химийн бодис цацаагүйгээр ингээд яг гоё өөрийнх нь байгалаар ургуулсан бүтээгдэхүүнүүдийг органик тариалалт гэж нэрлэдэг байгаа. За ингэж тариалсан бүтээгдэхүүнүүд болохоор хүний биед үйлчлэхээ сайн өөрт нь агуулгадаг шимт хижээл одоо хүний биед хэрэгтэй зүйлүүд нь илүү сайн байдаг ахын л та. Гэтэл одоо сүүлийн үеийн тариалалт болохоор их хэмжээгээр ургац сурааж авахыг илүү эрмэлздэг болсон тийм. Тэгэнгუთ чинь тэр их хэмжээгээр ургац сурааж авахын тулд хурдан болгоод байвал жилдээ одоо байгалийн жамаар нэг удаа ургац сураах хэрэгтэй байсан бол 2-3 удаа хураадаг болчихлоо шүү дээ тийм. Энэ одоо яг байгалийн жамаараа ургаж байгаа мó гэвэл яг үгүй байхгүй тийм. За тэгээд одоо тухайн бүтээгдэхүүнүүдийг одоо хит томруулах зорилгоор тийм хортой бодис одоо цацдаг гэсэн тийм хүү яриануд байдаг шүү дээ. Тэр бол яг өмнө. Тэгээд тэгээ найдвартай тийм услахаар байна уу гэвэл бас байхгүй. Дээрээс нь одоо хортон шавжийг зайлуулахын тулд пестицид гэх зэргийн тийм одоо нэг цацлагууд хэрэгэлдэг. Тэгээд ингэж тариалсан ногоонууд болохоор зүгээр нөгөө нэг хэлбэр төдийн ногоо ургамлууд болж хувраад байгаа байхгүй юу? Одоо зүгээр ингээд харахад бол алим гэхдээ тийм дотор яг үнэхээр витамин илэг ч юм уу хүний бит хэрэгтэй зүйл байгаа мó гэхээр байхгүй нэг ясандаа хэлбэр төдий ургамлан хор болж хүрээд байгаа. Тийм болохоор энэ органик гэдэг зүйл одоо яг сүүлийн үед маш тийм одоо хүмүүсийн нөө төрчмөд тархаад байна тий хүн хэрэглэх сонирхолтой болоод байна. За тэгэнгუთ ингээд органик гэдэг нэр томьёоны заан бас нөгөө
синтетик гэсэн зүйл гарч ирээд байгаа. Тэгээ ялангуяа манай эмийн салбар витамины нэмэлт бүтээгдэхүүнүүдийн салбарт синтетик гэдэг зүйл маш ихээр гарч ирж байгаа. Энэ яг юу гэсэн үг юм бэ гэхээр одоо ингээд ургамлаар нь гаргаж авсан витамин бол яг хүний бие төгс шингт юм байна. Төгс шингэхээр үйлчлэх нь маш сайн байдаг ахна ингээд багахан тунгаар тэгвэл синтетик бүтээгдэхүүнүүд маш өндөр тунгаар тэгсэн мөртлөөсөө маш бага үйлчлэхийг хүний биед үзүүлдэг. Яагаад гэвэл тэнд хүнд үйлчлэх бодис нь маш бага. Дээрээс нь зүгээр нөгөө нэг одоо хог хаягдал нийлүүлсэн байгаа байхгүй. Тэгэхээр чи одоо бид нар яг тийм витамин угаад байна уу? Эсвэл витамин шиг харагдаж байгаа хор угаад байна уу гэдг нь бас ойлгомжгүй Тэгээ яг хүнсний дэлгүүр эсвэл хүнсний захаар ингээ явж байхад жимс ногоонууд байдаг штэ. Би одоо алим авъя охиндоо алим худалдаж авъя гэхэд тэр чинь ингээд үнэртдэг байхгүй. Зарим ингээд алимнаас нэг сонир юм хими юм үнэртэд байдаг те. Яг нөгөө алимны нэг жинхэнэ гоё үнэр өрдөөсөө гардаггүй. Тэгээ яг ихэвчлэн нөгөө үн хямдтай юмнууд нь болохоор яг тийм хими юм үнэртэд байдаг. Тийм шүү дээ. Одоо яг санах юм бол бид нар жоохон байхад ингээд гоё алим жүрчнүүд ямар гоё үнэртэй байсан одоо яг тийм үнэр бол яг жимсэнд агуулгадахгүй байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө нэг одоо хит томруулаад хэлбэртүүдийг болгосон байна гэсэн химийн бортоогоор бортцсон. Тэгэхээр яг энэ органик эко бүтээгдэхүүнүүдийг бас нэг олон улсын стандартчлал, чанарын гэрчилгээ, эсвэл судалгаа шинжилгээний байгууллагууд одоо баталгаажуулалт хийдэг ийм зүйлс байгаа шүү дээ Тэгэхээр олон улстай ямар байгууллага байна? За Монголд одоо хэрхий яаж баталгаажуулж яах гэсэн асуудлууд бас хөндөгдөх баг. Олон улсад болохоор ерөнхийдөө нөгөө Америкт болохоор 1944 онд байгуулагдсан National Sanitation Foundation гэдэг байт юм байна л да. Тэр нь болохоор нөгөө ариун цэврийн хэрэглэлүүд одоо нэг хэрэгслүүд болон нөгөө хүнсний аюулгүй байдал дээр нөгөө чанарын баталгаа өгдөг. Дээрээс нөгөө Safer Choice гэдэг тэр тэмдэглэгээ бас байт юм байна л да. Ерөнхийдөө эко бүтээгдэхүүн дээр нэг нь болохоор Америкийн байгаль орчны юм шиг тийм байгаль орчны агентлагаас өгдөг юм байна л да. Маш их өндөр шалгуурыг хангаж иж ерөнхийдөө бүтээгдэхүүнүүд үүнийг авдаг гэсэн үг. Тэгээ Safer Choice гэдэг тэмдэглэгээ маань болохоор хамгийн гол нь гэр ахуйн бүтээгдэхүүн дээр ерөөсөө голчлоо олгогддог ийм тэмдэглэгээ байгаа. За дээрэс нь болохоор ерөнхийдөө эко бүтээгдэхүүнийг бас таних нэг арга бол BioQuest формула гэдэг бас тэмдэглэгээ байдаг. Энэ нь бол нөгөө ерөөсөө экоч нөгөө байгаль дэлхийд ээлтэй гэдэг чинь яг тэр шалгуурыг хангасан нөгөө био задралт хурдан ордог байгаль дэлхийд нөгөө удаан ингэж хог хаягдал үүсгэж байдгүй одоо тэр тэмдэглэгээр жишээ нь таньж болдог байна. За Монголд бол нөгөө худалдаа аж үйлдвэрийн танхимаас өгдөг гэдэг байна. Гэхдээ яг одоогоор бол 100% чанарын шаардлага хангаад тэр тэмдэглэгийг авсан байгууллага бол бас хараахан байхгүй гэж зэт байгаа. Манайд ч нэг органикийн тухай хууль гэж саяхан батлагдсан байгаа тий. За тэгэхээр сая ингээд дурлаа штэ нэг цэвэрлэгээний бодис гэл гэр ахын бид нар ч одоо өдөр тутамдаа л ингээд зах дээрээс нэг гүйж гараад нэг хямдхан гиснэл бокс савн цэвэрлэгээний бодис гэртээ авчраад тэгээд нэг амралтын өдрүүдээр гэрээ сайхан угаачлаа цэвэрчлээ гэдэг. Тэгтэл энэ бодиснуудаас маань асар их одоо харшил үүсэж байна. За Монголд сүүлийн үеийн судалгаагаар болохоор бас харшилтай хүмүүсүүдийн тоо нэлээд нэмэгдсэн байна гэж ингээд мэдээллүүдээр гараад байна. Бүрээс нэмэгдчихлээ шүү дээ. Тэгэхээр яг юм органик цэвэрлэгээний бодис гэдэг талаас ер нь яг ямар шугам бүтээгдэхүүн эсвэл яг тодорхойлт нь ер нь юу байж болох вэ? Эко нөгөө цэвэрлэгээний бодис ерөөхдөө нөгөө химийн хортой найрлага байхгүй тий. Дээрээс нь нөгөө байгаль орчин илүү нөгөө ээлтэй байна гэдэг. Хамгийн гол нь байгаль орчин гариг ертөнцид ээлтэйгээс илүү таны гэр бүл таны эрүүл мэндэд ээлтэй гэдэг талаас нь бол маш их нөгөө ач холбогдол өгөх хэрэгтэй гэдэг байгаа байхгүй. Одоо бидний чинь хуучны цэвэрлэгээний бодисууд бол ямар амар хурц үнэртэй ямар амар нөгөө химийн хортой найрлага байдаг үлээ. Тэрийг хүн шууд нөгөө арьсаараа авж ийн хамраараа үнэрлээд авж ийн тэр болгоноос харшил болоо янз бүрийн эмгэгүүд авдаг байгаа байхгүй. Тэгээд маш олон өвчин эмгэг авдгаас хамгийн наацхийн нөгөө өвчин эмгэгүүд жишээ нь бүр нөгөө сахарын өвчин хүртэл үүсгдэг. Дээр нь нөгөө зүрх судасны эмгэгүүд, за дээрээс нь нөгөө нөхөн өрчхүйн эмгэгүүд
Дээрээс нь одоо хөхний хорт тавдарч тийм маш олон төрлийн эмгэгүүд үүсгдэг байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө энэ цэвэрлэгээний байцуу чинь гол нь эко байхаараа юунд ач холбогдолтой юм бэ гэхээр нөгөө цэвэрлэлээ гэхэд таны нөгөө нэг ашигтай бактерич үлдээгээд тэгээд гой цэвэрхэн болгочдөг гэсэн үг. Нөгөө химийн хортой найрлагатай цэвэрлэгээний байцууд бол ашиггүй бүх бактери чинь нөгөө нэг цэвэрлээ ичиж гэнэ гэсэн үг. Тэгэхээр нөгөө ашигтай бактери байхгүй болохоор хүний нөгөө дархлааны систем өөрөө муутчихдаг. Тэгэхээр дархлааны бас маш олон төрлийн өвчнүүдийг бас тусдаг гэдэг юм тийм. Одоо нөгөө хашлын өвчнүүд сүүлийн үед бол маш ихсэн байгаа тий. Энэ одоо Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан судалгаагаар бол 2020 он гэхэд дэлхийн нийт хүн амын 50%-ийг нь ямар нэгэн хашлын өвчнөөр өвднөө гэсэн тийм тамгалыг төвшүүлсэн байгаа. Тэгээ 20 он гэхээр одоо ойрхон байгаа зү тий. Нэг жилийн дараа. Тийм жилийн дараа алцсан. За тэгмүүд одоо манай улсад яг яагаад байгаа гэсэн чинь манай улсын хашлын гаралтай өвчлөлийн тоо бол жилээс жилд нэмэгдэж байгаа. За тэгмүүд бүх хашлтай хүмүүсийн 80%-аас 80% нь одоо 20 хүртэлх наснд хашлал үүссэн гэсэн үг байна. 20 хүрээгүй байхдаа бүгд хашлалтай болсон. Энэ нь одоо юунаас шалтгаалж байгаа юм гэхээр бид нөр хүүхдүүдээ ингээд гэртээ байхад нь гэрээ цэвэрлэдэг. Тэр гэр цэвэрлж байхад одоо химийн гаралтай бүтээгдэхүүнүүд маань агаар туушаад тий амьсгалын замаар болон арьс хүртхэн замаар бид орж идэг ахын л тий. Ингэж орсноороо одоо химийн зүйл гэдэг чинь бидний одоо нүдэнд харагдахгүй ч гэсэн тий эдисийг маш багаар гэмтэж идэг тий бид нар ч өөрөө тэр чигтээ эдис шүү дээ тий. Тэнгүүд багаар гэмтээгээд энэ өөрөө цаашлаад өвчин болж идэг ахын л тий. За тэгэнгүүт одоо яг одоо бидний одоо сүүлийн 20 жилийн хугацаанд бол энэ харшлын өвчин гэдэг бол зүгээр тахал болсон. Монголд бол маш их хэмжээгээр байгаа. Энэ юунаас холбоотой юм гэхээр одоо бид нэр хүнсний аюулгүй байдал гэж ер нь бол Монгол байхгүй болсон тийм. Хүнс хоолноо яг баталгаатай юм гэдгийг мэдэх боломжгүй болсон. За дээрэс нь химийн гаралтай цэвэрлэгээний болон ахуй хэрэглээний процесс маш их болсон. Тэр яг ингээд уусаг сая анавч манлаа шүү дээ үнэртгэд л харагд мэдэгддэг шүү дээ тийм бүтээгдэхүүнүүд нь өөрөө ингээд бид маш их хорыг үүсгэж гэж идэг бахан л дээ. За тэгээ бас нөгөө хүүхдүүдэд бид нар багаас нь их чихэрлэг хүнсний бүтээгдэхүүн хэрэгэлдэг болсон. Тэрнээс бас шалтгаалж байна. За ер нь бол манай шатны өвчин судлалын үндэсний төв гэж байдаг шүү дээ. Тэнд үйлчлүүлж байгаа нийт хүмүүсийн 20-30%-ийг нь ер нь бол харшлын өвчтэй хүмүүс эзэлдэг байсан. Гэтэл одоо сүүлийн 3 жилийн хугацаанд 40-50% хүртэл нэмэгдсэн. Тэгэхээр одоо бараг харшилгүй хүмүүс ховорлсон цаг байгаад. Тэгэхээр энэ одоо яг энэ харшлыг яг үүсгээд байгаа гэхээр цэвэрлэгээний бодисууд тэн дотор байгаа ялангуяа үнэр оруулагчид, өнгө оруулагчид, зөөлрүүлэгч, аммоны сульфатууд гэдэг ийм химийн нэгдлүүд байдаг шүү дээ. Хлорууд гэдэг. Эдгээр бол бүх төрлийн цэвэрлэгээний бүтээгдэхүүнүүд байж л байдаг. Тэгэхээр яг энэ химийн гаралтай бүтээгдэхүүн гэдгийг би одоо яаж таньж мэдэх вэ? Энэ дээр юм шошоо тэмдэг гэл бас янз бүрийн юм бидэг тий байдаг. Одоо жишээлбэл химийн гаралтай төрлийн одоо витаминууд бас их байдаг байхгүй одоо дэлхийд үйлдвэрлэж байгаа бүх витамины зүгээр 5-аас 10% нь л зөвхөн органик найрлагатай байдаг. Тэгэхээр үлдсэн хувь нь юу ах нь зүгээр химийн гаралтай тий би нөгөө нэг кальц зэрэгэлдэг гэсэн байхгүй. Тэгс чи надад ямар ч тийм кальцийн нөлөө үзүүлээгүй. Тэгээ судалсан чинь тэр чигтээ одоо барилгын шахаа байсан. Тийм тохиолдол байдаг. Тэгэхээр тэгээд үзээд би одоо органик витамин хэрэгтэй байна гэдгийг мэдчих эхэлж байгаа. За тэгээд синтетик одоо ялангуяа амин төрлийн тий юмнуудыг ингээд бүгд ингээд бүх төрлийн зүйлийг шашигнаас нэхлээд харж авах хэрэгтэй. За жишээлх юм бол одоо витамин дээр гэхэд тий витамин Е ч юм уу тийм витаминууд дээр DL гэсэн тэмдэглэгээ хамгийн ихэнд нь байгаад одоо DL альфа тоцепизол ч юм уу тийм нэртэй байх юм бол DL гэдэг нь өөрөө химийн гаралтай бүтээгдэхүүн гэсэн эхний тийм одоо бидний шалгуур болж байгаа. За тэгээ дээрэс нь бас ATED гэсэн төгсгөлтэй бас нөгөө нэг юм байдаг шүү дээ. Жишээлх юм бол одоо нитрат, ацетат, бензоид, хлорид гэд энэ нэгдлүүдийг агуулж байна гэдгийг энэ өөрөө бас химийн нэгдлийг харуулж өгч байгаа байхгүй юу. За 3 дугаар гэх юм бол синтетик витамин ч юм уу тийм зүйлүүд найрлагын дээр л харагддаг. Шууд витамин D, витамин C гэж бичсэн байдаг. Гэтэл органик дээр ямар ялгаатай юм гэхээр витамин C-г нь цитрусаас ч юм уу витамин К-г нь яншуунаас ч юм уу ингэж гаргаж авсан гэсэн тэмдэглээнүүд байдаг. Тэгэхээр бид нар бас орц найрлагыг нэг чухалчилж харж үзэж явах хэрэгтэй байна л да. За тэгээд одоо 100% байгалийн гаралтай гэсэн одоо
шошгон дээрээ тэмдэгтэй байх юм бол тэр бүтээгдэхүүн 100% байгалийн гаралтай л гэсэн үг тийм. А гэтэл зарим бүтээгдэхүүн байгалийн гаралтай гэсэн ганц тэмдэглэгээд тийм. Тэгвэл энэ байгалийн гаралтай гэдэг тэмдэглэгийг авахын тулд тухайн бүтээгдэхүүний ядаж 10% нь л байгалийн гаралтай бүтээгдэхүүн байх юм бол байгалийн гаралтай гэсэн тэмдэг тавьдаг. Тэгэхээр бас найдварг байгаа. Тийм 10%, 90% нь юу байгаа юм? Тийм. Тэгээд бас нөгөө зарим витамин энэ төрлүүд маш өндөр тунгаар байдаг шүү дээ тийм. Тийш тийм мянгатай мянгатай зээг. Одоо мянгатай зэ чинь гэх юм бол хүний бие одоо хоногийн хэрэгцээг 10 дахин нугалсан юм байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо байгалийн бүхэл тийм хүнснүүд ч гэсэн өөрөө хангаж чадахгүй тоо хэмжээ агаад ингээд тэгээд сонсоход хүртэл тийм хийсвэр болцсон. Энд иймэрхүү тийм жижиг сажиг зүйлүүдээс бид нар харж болно. За тэгээд түрүүн хэлсэн шүү дээ. Синтетик юм зүйлүүд маш өндөр тунгаар мөртлөө маш бага үйлчлэгээ, харин органик зүйлүүд бага тунгаар мөртлөө өндөр үйлчлэгээ үзүүлж чаддаг гэдгийг бас онцлох хэрэгтэй. За тэгээд бидний амаар орж байгаа бүтээгдэхүүнээс гадна бидний арьс гэж маш том хэрэгтэн байдаг шүү дээ. Тэгээ арьсаар бид нар маш ихээр хорцдог байхгүй юу? Жишээлбэл одоо бид нар эмэгтэйчүүд ч дээ эмэгтэй хүмүүс чинь байнга гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэн тий. Гоо сайхны бүтээгдэхүүн одоо органик байх нь ямар ач холбогдолтой юм? Энэ дээр болохоор одоо нөгөө гоо сайхны бүтээгдэхүүн чинь сая хэллээ шүү дээ. Арьсаар авж байгаа. Нөгөө гэр ахуйн бүтээгдэхүүн тий цэвэрлэгээний процесс гадна дараагийн арьсаар авж байгаа яг зүйл бол бидний гоо сайхны бүтээгдэхүүн байгаа байхгүй. Тэр утгаас ингэж үздэг юм л ерөөхдөө нөгөө хөхний хор тавдар болох магадлал хүртэл эрэгтэй эмэгтэй хүнд адилхан байдیں۔ Гинэ. Тэгээ яагаад эмэгтэйчүүд илүү болоод байна гэхээр бид нар чинь нөгөө өснийхөө үзүүрээс хөлийнхөө уул хүртэл ерөөсөө химийн арилгатай юм авч наачдаг те үсээ бодоод нүүрэн дээрээ янз бүрийн юм хавтлнаагаа дээрээс нь төрөж байгаа тос хүртэл нөгөө нэг химийн те хортой арилгатай байж идэг. Тэгэхээр эмэгтэйчүүд илүү үүнд нөгөө өртөөд идэг байхan л те. Тэгэхээр ерөнхийдөө нөгөө органик гоо сайхны бүтээгдэхүүн бол ер нь бол нөгөө natural те байгалийн органик гэ ерөнхийдөө бичсэн байдаг байхan. А дээрээс нь болохоор одоо нөгөө парабан фри гэх парабангүй энтергээ бичсэн мэт байхын. Тэгээд органик гэхээр ямар бодисууд байдгүй гэхээр маш олон бодисууд ер нь байхгүй байхыг хэлдэм байна л да. Жагсаага эцнэлээ парабен, за тэгээ ямар содиум сульфат, дээрээс нь силикон энтергээ маш олон зүйл байгаа байхгүй. Үүний хамгийн ганц том жишээ бол парабен гэхэд л хүний биед яаж нөлөөлдөг гэхээр яг түрүүнээс нь хөхний хор тавдар үүсгдэг. Дээрээс нь эмэгтэйчүүдийн дааварт нөлөөлнө. Дээр нөгөө парабентэй байхад бол ерөөсөө нөгөө нарны одоо хитяган туянуудыг чи шууд арьс руугаа авчдсан байна л дээрөөсөө нарны хитяган туяж нь ерөөсөө арьсанд нөгөө нэг гол үрчлээ нөсөө толб үүсгдэг тийм дээрэс нь батлага тийм үс гарахад хүртэл нөлөөлдөг гэж үздэг штэ. Нөгөө парабен бол бусад гоо сайхны бүтээгдэхүүнд бараг бүгдэнд нь байд юм л да нөгөө ортуудаа хадгалахын тулд хийдэг байц учраас тэгэхээр хэрвээ та органик гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглүүл ядчихвал ингээ парабенгүй байх нь тий таних арга нь дээр нь та нөгөө нэг зааврыг нь тий уншаарай гэж байгаа байхгүй юу. Хамгийн гол зүйл нь бол нөгөө арьс судлалын эмч нараар туршигдаад судлагдсан гэж бичсэн байдаг шүү дээ тий. За дээрээс нь мөн нүдний бүтээгдэхүүнд маш чухал байна тий. Хүний нүд чинь нөхөн төлждгөө эргэтэн гэж хамгийн чухал эргэтэн. Тэгэхэд чинь бид нар нүдэн дээр химийн гаралтай одоо орц орсон тэр нөгөө тэнтэй контур сормосны будаг тийш тий. Төрөгчийг тэр бол ялтч хүн өдрөө ямар нэгэн байдлаар орж байгаа байхгүй юу. Тэгээ нөгөө арилгалаа гэхэд гүцэд арилдаг ингээ арьс руу шингээд орчдөг нөгөө тоосон зүр юм нүрснээ ширхэх шиг зүйлүүд. Тэгэхээр бол нөгөө нүдний эмч нараар судлагдсан, арьсны эмч нараар судлагдсан гэж одоо нөгөө заавар дээрээ бичсэн байх юм бол энэ бол та органик бүтээгдэхүүн гэдэгт бол бүр итгэж болох нэ. Тэрнээс гадна нөгөө эмэгтэйчүүд бид бүхэн ч айгүй тийм хуурай компакт пудраас айгүй хэрэгэлдэг тий. Тэгээд нөгөө нэг компакт пудрын орц нь хар туулахтай байдаг гэдэг маргээл бас амар юм хаастай байж таад. Бид нар ч одоо гоо сайхандаа анхаараа нэг сайхан харагдах гал хичээгээд байдаг. Гэхдээ химийн гаралтай бүтээгдэхүүн хэрэгжилж байгаа гэдэг одоо өөрөө сайн мэдэхгүй ямар ч гэсэн сайхан бүтээгдэхүүнээр хамаа болоод байна гэдэг. Гэхдээ цаашдаа бол одоо Монголын эмэгтэйчүүд манаас өөрөө өөрсдийгөө сайхан болгохдоо байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүдийг илүү сонгож хэрэглээрээ эко бүтээгдэхүүнүүдийг илүү авч хэрэглэх юм байна гэсэн юм ойлголт авлаа. За тэгээд өнөөдрийн ярилцлагаараа та хоёрын хувьд те энийг илүү би ярих байсан. Эсвэл энийг би дутуулд ичлээ гэсэн юм зүйлс байна. Одоо дүгнэлт хийсэг болгоод хүмүүст болохоор нэг ийм ойлголт байдаг л да нөгөө эко юм органик бүтээгдэхүүн үнэтэй байдаг гэдэг тий. А яг хөө ерөнхийдөө бол дийлэнх нь яг шууд ингээ харахад бол үнэн баг зэрэг үнэтэй байдаг гэж байгаа хгүй. Гэхдээ танд урт удаан хугацаанд өгж байгаа үр дүн бол таны эдийн засаг тэ төрөвчөндөх мөнгөийг чи хэмнэ гэж байгаа хгүй. Та тэр болон харшил тэ тэр болон эмгэг өвчнөх тусахгүй байвал
Тэ нөгөө имлэгт үзүүлэх мөнгө, им тарианы мөнгө маш олон зүйлийг хэмжиж байгаа хгүй. Дээрээс нь таны нөгөө амьдралын чанар аягүй гоё сайжраад ирдэг тэ. Дээр нь ер нь яагаад жоох үнэтэй байгаад байна гэхээр ерөөхдөө хүмүүсийн бас нөгөө мэдлэг мэдээлэл хомс байгаа хгүй. Энэ эко органик бүтээгдэхүүний ач холбогдлыг мэддэг хүн цөөхөн. Тэгээ нөгөө хэрэглэх цөөхөн бахаар бараач ер нь үнэтэй л болж ирнэ тэ. Тэгэхээр бидний одоо энэ өөрсдийнхөө эрүүл мэндэд болоод нөгөө байгаль энэ дэлхийн ертөнцийн харигтай хамгийн хувь нэмэр оруулах гол зүйл бол ерөөсөө хүмүүсийг илүү их хүмүүсийг л нөгөө эко органик бүтээгдэхүүн хэрэглүүлэх юм бол нөгөө далаад тусал нэмэр гэдэг шиг те нэг ч гэсэн хүн эко бүтээгдэхүүн хэрэглэж ивэл бидний эрүүл мэнд болоод энэ манай энэ гариг ертөнцид хэрэгтэй байх нь дээрээс нь нөгөө манай энэ эко органик бүтээгдэхүүний чи үнэн нь арай хямдраад ирэх нь шүү. Тэгэхээр та те өнөөдрөөс та өөрөө ч гэсэн ингэж хэрэглээд эхлээрээ гэж зөвлөмөр байна. За, миний хувьд гэвэл ер нь бол эрүүл байх нь өвчин туснаас илүү хямд байдаг. Яагаад гэвэл өвчин тусах юм бол тэ эмний мөнгө асаргаа суулгаа амьдрах чадвар өндөл байхгүй болно тийм ээ. Энэ бол маш үнэтэй. Харин эрүүл байхад бидний одоо бүх зүйл эрүүл өвчтөд байснаас хамаагүй хямдхан зүтдэг. Органик бүтээгдэхүүн үнэтэй л гэдэг цаашдаа гарах үр дагавар нь тэ ямар гоё байх вэ? Бид нар одоо сүүлийн жилүүдэд Японд бол органик бүтээгдэхүүн маш их дэлгэрсэн. Тэрнээс шалтгаалаад японочдын урт наслалт бүр нэмэгдсэн. Бүр судалгаагаараа тий японочд илүү өндөр болж байгаа бас царайлаг байж байгаа гэсэн байна. Тэгэхээр чин энэ эрүүл байхдаа одоо эрүүл байх үнэхээр хямдхан шүү гэдгийг нь хэлээ тий. Одоо хэрэгжилж байгаа бүтээгдэхүүндээ өөртөө хэрэгжилж байгаа тэр зүйлүүдээ ингээд гоё эрүүл байлгаач, органик байлгаач гэж. Заавал өвчин туссан хойно анхаарах хүчтэй урьдчилан сэргийлэх. Тийм хамгийн гол зүйл бол хэрэглээгээ л хянана тий. Тэр их нөгөө Японд ч юм бас тэгдэг гэдэг бас ажилд орохдоо та хүнсийн нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэдэг үү гэж асуудаг нэг яриа байдаг тий. Амьдралын чанарыг амар сайжруулж байгаа бүтээгдэхүүнүүд ч тий хүнсийн нэмэлт ч. Тэгээ яг хүнсний нэмэлт бүтээгдэхүүн гээд химийн гаралтай бүтээгдэхүүн бид нар ч нөгөө ялахгүй л ингээд аптек дээр байгаа л тэгэхээр гүйж ороод за нэг ийм нэмэлт бүтээгдэхүүн авъя гээл тий. Тэгээд орчиж байгаа С витамин гэх юм уу, Е витамин эсвэл одоо ер нь дэлхийн хүн ам хардаа ингээд бүтээгдэхүүний орц найрлага чанараас илүү хамгийн рекламцныг нь хавт юм байна л да. Бүр хоногсцоо энэ сайн. За гэдэг бүх одоо тэр төрлийн бүтээгдэхүүн олон янз байхад рекламыг нь илүү сонссныг нь авдаг. Тэгвэл тэр рекламны цаана юу нөөгдөж байгаа тий. Тэгээ сая бол нөгөө яаж яллахыг бид бүхэн мэдээд авлаа штэ тий. Яг энэ химийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэхээр ингээд цуснд нэг юм талст үсэгдэг гэдэг юм би урд нь насны сонсч байсан юм хальт. Яг тийм нэрийн жирийн бас эмнэлгийн хүн биш болохоор бас чихний хажуугаар ингээд өнгөрчдөг юм байна л да. За ингээд дараа гоё дэлгэнгүй ярьж үгүй тий. За тэгэхээр бид нар энэ дэлхийн нийтээрээ юуг сонгож байгаа талаар өнөөдөр хөндөж ярилцлаа. Тэгэхээр дэлхийн органик бүтээгдэхүүн за 2017 онд болохоор 40 тэрбум $ын эргэлт хийсэн. 2018 онд болохоор 50-аас 55 тэрбум төгрөгийн ойролцоогоор шүү дээ эргэлт хийсэн байгаа. Тэгэхээр одоо зөвхөн манай энэ урд хөрш маань гэж ингээд бодоход бол 4 тэрбум төгрөгийн одоо борлуулалт бол хийсэн байт юм байна. Одоо органик эко бүтээгдэхүүнээс олсон орлого нь гэхээр тэгэхээр бидний хувьд ч гэсэн бас нөгөө монголчууд ч бас нэг эко ургамалтай одоо эмийн ургамлууд айгүй их байдаг гэдэргээл ярьдаг шүү дээ. Ер нь юм ааруул цагаан идэ гэл эко бүтээгдэхүүн хэрэглээ болоос байдаг. Тэгэхээр бид нар одоо ингээд цаашдаа одоо найз нөхдөдөө бас ийм эко бүтээгдэхүүний талаар ингээд бас зөвлөх, ярилцах. Манайхан ч бас айгүй их ярьдаг штэ тий. Үе найз нэг ингээд энийг одоо яах вэ? Эсвэл би нэг ийм юм уугаад байгаа. Энэс амар мундаг юм бэлээ гэл ингээд хоорондоо ярилцаад байдаг тий. Тэгэхээр яг энэ бүгдийг бид нар бас зөв ойлгож химийн гаралтай нь эсвэл эко гаралтай нь гэдгийг аюу сайн зөв ойлгож ич одоо цаашаага урт наслах юм байна гэж би хүлээж авч байна. Эрүүл уртудаа чанартай амьдралыг бүтээх нь шүү дээ. За тэгээд подкаст сонсож байгаа бүх хүмүүстээ уртудаа наслаарай гэж сайхан ерөөлийг өргөж байна. Дараагийн дугаартаа бид нар
дэлхийд хэрэгүүлэх Америкийн Amway компани тухай танилцуулгыг бэлтгэж хүргэнэ. За тэгэхээр өнөөдрийн хийсэн энэ подкасттай холбоотой санал хүсэлтийг бид нар Smart Pro Club-ийн хаягаар хүлээж авнаа. Та бүхэн бас нээлттэй өөрсдийн санал хүсэлтүүдээ ирүүлж агаарэ гэж хүсэж байна. За баярлалаа.